Би уртын дуучин хүн л дээ. Одоо цэргийн дуучийн чуулгад 2003 оноос одоо хүртэл ажиллаж байна. 14 жил ажиллаж байна. Урлагийн хүн байна гэдэг бас нэг хариуцлага. Тэгээ бас дээр нь цэргийн хүн байна гэдэг их том хариуцлага л да. Та хамарсан уу? За. Сайн байна уу? За энд ингээд манай эмэгтэй дуучид сууд юм аа. Энэ цэргийн дуучийн чуулгын энэ том үр хайлд орж ирж хамт олонтойгоо цуг ингэж уран бүтээл хийж байгаад одоо өөрийгөө одоо их хувьтай, тавилантай хүн гэж одоо би боддог. Асуултаа асууя. За. Анг тусгаад бос. Ном хо. Ангийн сүлдээ ангийн зүр авчтал өдөр. Баасаа. Ямар ч байсан би өөрийнхөө мэрэгжилд бол одоо номер 1 хайртай. Дараад нь бол одоо энэ цэргийн дуучийн чуулгад энэ цэргийн дуучийн чуулга гэж одоо хамт олон. Энэ хамт олон бол үнэхээр одоо энэ хамт олонд бол нэг ороод ирэхэд бол хүн бол ер нь бол одоо хизээч гарч чадахгүй цэргийн хүн болж бас энэ хамт олонд чанагдаж те би биений хамтлаг зүрх сэтгэлээ бас зориулж ингэж байгаад одоо маш их одоо өөртөө одоо баярлж бахархаж явдаг штэ. Одоо яг урлагийн одоо замд яаж орсон бэ гэхээр би өөрөө их хазтай 1996 онд би 10 төгссөн. Тэгээд 97 онд сургууль нөгөө конкурстэд орсон чинь нөгөө би чи нөгөө ахыгаан дагаад бүр багасаа орсон 5 настайд орсон чи 15 настай 10 төгссөн. Тэгээд ерөөсөө нөгөө паспорт аваагүй гэд би конкурст чадахгүй архангаад тэг хөдөө 1 жил хөдөө аав ээж дээр байж байгаа л тэгээд ирээд энэ цэргийн дуучийн чуулгын уртын дуучин соёлын тэргүүний ажилтан Алтан тулга гэж хүн байсан. Тэгээд тэр хүн манай эгчтэй их найз. Тэгээд эгчтэй их найз тэгээд одоо намайг ерөнхийдөө ингээд ийм дуулчих авьяастай ийм хүн байгаа гэд дүү байгаа гэх. Тэгээд намайг анх Норбанц төгстэй явж танилцуулж тэгээд би яг чуулгад тэр олон дуучдын өмнө шалгуулж тэгж анх одоо Норбанц төгшийн одоо шавин болж ингэж анх одоо би гараагаа эхэлсэн байгаа.
найрал дуунахаа дасгалаа уншичаад тэгээд яг манай одоо мегмар дорж манай Ахмад дууш ариун баясгалан гэдэг ихч байгаа. Одоо энэ чаашаа хараа сууж байна. Тэгээд бид нар ингээд энэ тусдаа дасгалаа уншдаг. Тэгээд өнөө ороод тоглолттой уяхан замбуу төвнөр ингээд уртын дуу дуулгаж байгаа учраас бид нар солисттой өдрөө заавал ингээд дасгал масгалаа уншаад тэгээд дуугаа нийлдэг байгаа. Одоо ингээд ардын найрал хөгжим рүү ороод дуунуудаа нийлдэг. Одоо би бол уран бүтээлч хүн тий яалтчгүй л одоо ингээл одоо хөдөө нутагт өссөн тий одоо ингээл уртын дуу ингээл дуулахад одоо яалтчгүй л одоо хөдөө нутгийн одоо тэр одоо амьдрал ахуу одоо тий одоо ерөөс ингээд тэр чигтэл харагддаг. Нөгөө хоёр дуугаа нээлэх үү? Тий. Хүн болсон цагаас ахуулаад энэ уртын дуу байсан. Тэгээд одоо болтол энэ одоо ингэж хөгжиж ингэж аягүй сайхан явж байгаа. Одоо ямар ч хэл мэдэхгүй газар очиод уртын дуу дуулахад бол ямар ч хүн хүлээж авна, ямар ч орчуулгагүйгээр уртын дуу хүлээж авна. Өөрийгөө бол морьтой зүрлэх юм уу? Тэг нэг уяа сойлгоныг таарсан нэг морьч нэг сайхан байдагтай тэг ингээл тэр өдрөө ингээл нэг амаа авч давхиад ингээл нэг эртээ бэртэй одоо тийм л одоо тийм хямралгал байхыг л хүсдэг. Сайхан давхиад ингээл нэг дуулаад ингээл хинч юуч хажуугаас юуч харахгүй өөр ингээл дуулаад ингээл явж байгаа бол тэр морьчин хатрын шогшин жороолн давхин үгүй энэ ч одоо бүх юм дээр л одоо ерөөсөө яалтчгүй л тэр чинь хатрахаар яах вэ, шогшохоор яах вэ, жороолохоор яах вэ тэр чинь ингээл нэг яг л нэг ингээл нүдэнд харагдаад өөрийн амьдралтай ингээл нэг морьтой ингээл давхиж байгаа юм шиг л одоо тийм л сэтгэл төрдөг дөө. Амьдрал бол ер нь бол тэгэл одоо ярьдаг тугч барин тоглож хариулна гэл те. Тэгэхээр зарим хэцүү тэгэл зарим өдөрч өстэй үнэхээр дандаа тэр өдөр шиг байгаасаа ч юм уу. Одоо тиймэрхүү зөндөл тохиолддог л доо. Шантрахаас илүү дандаа л одоо бахарах зүйл их байдаг л та. Би бол 13 4 жил одоо ингээд дуулж байна. Гэхдээ яг бол манивт одоо ингээд жоохон баг зэрэг шигсэн туршлага сууж байгаа. Гэхдээ яг уртын дууга бүр судлал ингээд бүр цааш нь ингээд зүгээр нэг дууг ингээд аваад судлахад цаашаа ингээд л бүр өчнөө олон гүн ухаантай тийм ийм байгаа. Тийм учраас бас
судалж байрж бас ийм бичвэрийн ажил хийж ингэж цаашаа ингэж бүр ингэж сурах юм айгүй одоо бүр цаашаа тэмүүлэлтэй юм байгаа.